CBCT таны мэдхүй суурилсан энерги сэтгэлийн сургалтанд тавтай морилно. 1-р бүлэг сайхан мөчөө эргцүүлэн санах. Өөрт тухтай байдлаар сууж бие болон сэтгэлээ анзааръя. Биет тань чангалсан чилсэн хэсэг байвал одоо сунгаж суллаарай. Яг энэ агшинд бие сэтгэлийн мэдрэмжээ ажиглая. Хэрэв та хүсвэл хэд хэдэн удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Алгуур, зөөлөн амьсгалаа авахдаа хэрэв та хүсвэл хүчил төрөгчөөр дүүрэн цэнгэг агаар таны бүх биеэр хэрхэн дарахж эд хэсэгт итгэж байгааг мэдрээрэй. Харин амьсгалаа гаргахдаа биеийн чангарсан хэсэг суларч сэтгэлийн аливаа төгшүүр зовнил гадагшлаад бие тайвширч сэтгэл ямар нэг байдлаар тогтун эсвэл хөнгөрч байгааг ажиглаарай. Одоо бэлэн болсон бол таны хувьд сайхан, аюулгүй, аз жаргал мэдрүүлсэн мөчөө сэтгэлдээ эргцүүлэн төсөөлье. Энэ мөч танд хизээ тохиолдсон бэ? Найз, дотны хайртай хүн, өөрийн дуршлаг, цагаан харанбуй хуваалцаж дэмжлэг үзүүлдэг нэгэн. Таны итгэл үнэмшлийг тань үлгэр дуурайл, багшийнхаа энерги сэтгэл, хайр халамжийг мэдэрч байсан мөчөө. Хэрэв ийм мөч таны сэтгэл шууд орж ирэхгүй бол бодохын төдийд сайхан, аюулгүй мэдрэмж төрүүлдэг хүн, газар орчны тухай төрслөн бодоорой. Одоо аль нэгийг нь сонгож аваад тухайн мөчөө эргцүүлэн саная. Сонгосон мөчөө аль болох нарийн тодорхой эргцүүлэн санахыг хичээгээрэй. Энэ мөч хаана болж байна вэ? Танд юу харагдаж байна? Ямар өнгө? Ямар мэдрэмж? Дүрс байдал? Ямар гэрэл харагдаж байсан зэрэг ахуй орчныг сайтар санахыг хичээе. Танд ямар дуу чимээ сонсогдож байсан бэ? Биет тань юу мэдрэгдэж? Агаарт ямар үнэр үнэртэж байсан бэ? Хэрэв таны энэ мөч хэн нэгний тантай хуваалцсан сайхан, энерги сэтгэлтэй холбоотой бол тухайн хүний нүүрний хувирал, биеийн хилэмж, таныг тайтгаруулсан дуу хоолойны өнгийг санаарай. Одоо энэ мөч дээрээ 1 минут эсвэл хэсэг хугацаанд сэтгэлээ тогтоогоорой. Ийхүү хэсэг хугацаанд сайхан мөчөө эргцүүлэн сонсны дараа одоо анхаарлаа бие сэтгэлийн мэдрэмж дээрээ хэсэг тогтоогоорой. Ямар нэг өөрчлөлт анзаарч байна уу? Хэрэв танд ямар нэг таатай эсвэл саарамг мэдрэмж тухайлбал чэйжин тус газар халуун оргих, мөр суларч тайвширсан, нүүрэнд өөрөө ирэхгүй инээмсэгэл тодрох зэрэгэ анзаарсан. Хэрэв танд таагүй мэдрэмж төрсөн бол түүнийг анзаараад бие сэтгэлээ тогтоохын тулд хэд хэдэн удаа амьсгал авч гаргах, сайхан мөч рүү анхаарлаа хандуулах, эсвэл таатай мэдрэмж төрж байгаа биеийн хэсэг рүү анхаарлаа шилжүүлээрэй.
Энэчлэн сайхан мөчүүд таны амьдралын сайн сайхан болон аюулгүй байдалд ямар чухал болохыг тунгааж үзээрэй. Сайхан энерги сэтгэлийн үйлдэлүүд нь хүн төрөлхтний хүсдэг аюулгүй, инх тунх дэлхийн ертөнцийг бүтээхэд хэр чухал вэ? Сайхан энерги сэтгэлийн үн цэнийг ойлгосноор таны амьдрал болон бусдтай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бясалгалыг хийснээр танд төрсөн сайхан мэдрэмж, сайн үр дүнгээ сайн сайхан болоод бие сэтгэлийн дэмжлэг хэрэгтэй байгаа хэнэгэнд хэрв та хүсвэл зориулж болно. Хэрв та хүсвэл энэ зориулгадаа илүү олон хүмүүсийг магтааж болно. Бясалгалаас төрсөн ухаарл, ур чадвараа өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх хэмээн зорилго тавиарай. Баярлалаа.